Америк худалдааны танхим нь 2 дахь жилдээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол улсын ихтэй сургуулийн 100 оюутнуудын дунд төлбөргүй лекц зохион байгуулсан байна. Монгол Улсын ихтэй сургуулиудын 3-аас 4-р курсын 100 оюутан залуус бүтэн өдрийн турш хувь хүний хөгжил амжилтанд хүрэх арга зам болон карьер хөгжүүлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд Анчаамын гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд ирж сургалт зохион байгууллаа. Мөн Америкийн нэгдсэн улсын эчин сайдын яамнаас тус уулзалтанд хүрэлцэн ирж оюутан залуучуудад Америкийн нэгдсэн улсад суралцах боломж арга замуудын талаарч мэдээлэл хүргэсэн юм. Тэр бол ерөнхийдөө Монголын шилдэг их сургуулиудаас маш их өндөр зорилготой тийм оюутнуудыг шилээд авчирч Монголын тэргүүлэгч компаниудын захирлууд өөрсдийнхөө туршлагаас хуваалцж зөвлөгөө өгч маш олон асуултуудад нь хариулж байна. Өнөөдөр анх хэмжээд Америкийн худалдааны танхимын гишүүд маань хамтдаа энэ арга зохион байгуулж байгаа. Бидний харж байгаа энэ зөвхөн нэг удаагийн болоод арга хэмжээ биш байгаа. Яг тэгэхээр бид тэгж хэлж байгаа гэхээр манай гишүүн компани болон өөртөө өөрийнхөө компанийнхаа нэг баримтлан байна бас ийм олон тооны арга хэмжээ зохион оюутан залуучууд хариулсан коллежийн тийм ээ ном сургуулийн ахлах ангиуд хүүхдүүд хариулсан мөн яг академи бол мэдлэг хангамжаар ингээд бусад өөр тийш магадгүй донд их сургууль заахгүй тийм ээ бусад чадваруудын талаар сургалтуудыг зохион байгуулдаг ийм ажлыг бүтээхэд бид нар ингээд энэ дунд хугацаанд бол хүртэлтэй арга хэмжээ болж байна гэж бодож байна. Өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан Анчаам Монгол нь Америкийн нэгдсэн улс Монгол улс хоорондын бизнес түншлэл өргөжүүлэх, бэхжүүлэх эрх ашигыг хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монгол татах чиглэлээр ажилладаг бие даасан гишүүдэд өөрчлөх төрийн бас байгууллага юм. Вашингтон байрладаг 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоо болох Америкийн худалдааны танхимын албан ёсны салбарын статустай юм. Мөн Аз намхан далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудын зөвлөл байгууллагын гишүүн юм.